За Light News мэдээллийн хөтөлбөрт хамт хаад баярлалаа үзэгчдээ. Манай мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа үргэлжлэн хурж байна. За өнөөдрийн манай зочноор ирээдүйн эхлэл төрийн мэс байгууллагын ажилтан Эрдэнэ цэцэг хүрэлцээрсэн байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа энэ өдрийн мэнд. За тэгэхээр өнөөдөр студидд урьж ирэлсэн учир нь танай байгууллагаас 6 сарын 30, 7 сарын 1-ний өдрүүдэд ээж охины болцоо хийх гэж байгаа. Тийм ээ хааны гүнж гэдэг юм хөрх нэртэй. Тэгэхээр гэр бүлийн боловсрол зориулсан энэ хөтөлбөрөөр нь ер нь ямар зорилготой вэ? Тэгээ ээж охины болцоо хэрэг шин содон сонсогдож байна л да тийм. За манай байгууллага маань харин энэ жилээс эхлээд энэ удаа анхны удаа эхлээд үндэсний хөтөлбөр маргаар ер нь хэрэгжүүлэх гэж байгаа энэ хөтөлбөрийг тэгээд хааны гүнж гэсэн нэртэй. За тэгээд яагаад хааны гүнж гэж нэрлсэн бэ гэх юм бол хүн болгон те эмэгтэй хүн болгон гэртээ гэр бүлтэй тийм ээ яг нэг хаан тус байгаа хгүй гэр бүл гэдэг нь хаан тус байгаа. Тэгээ ир нөхөр нь хаан байгаа өөрөө хатнаа байна бас гүнжнэр байна ханхуунар байна те. За тийм учраас нөгөө эмэгтэй хүн бид нар чинь эмэгтэй гэж ялгаатай бүтээгдсэн тийм ээ. Тийм учраас нөгөө эмэгтэйлэг байх яаж гүнж байх вэ? Хааны гүнж шүү гэдэг талыг нэг онцолж эмэгтэйчүүдэд мэдрүүлэх тийм зорилгоор тэгээд мөн бас ээж охины болцоо гэдэг үг бас онцлоод арсан байгаа тий. За тэр нь ямар ч таа гэхээр бид нар одоо ингээ айгүй яаруу давчуу юу гин стресс ихтэй тий маш завгүй гэсэн одоо тийм нийгэм бид нар амьдарч байна тий. Нийгэмтэд хүүхдүүдээ гаргаад тэгээд хүүхдүүдийн төлөө амьдарч гин гэж бид нар айгүй завгүй амьдарч байгаа. Нийгэмтэд хүүхдүүд маань өсвөр наснд очино. За тэгээд их сургуулиуд аавна гадагшаа явах нь явна эсвэл дээд сургуульд орно тий. Нэг мэтгэд л тий тэд нар маань ингээ биднээс холдоод ингээ явцсан байхыг анзаарсан тохиолдод ерөнхийдөө байсан. Тийм нөгөө сайн харилцаагаа сайн нөгөө одоо юу дурсамж үлдээж болцож тий яг тэгж амжихгүйгээр ингээ явцсан тохиолдод байна. Ажиглагдсан учраас яг энэ зүйл нөгөө нийгэмд хэрэгцээтэй байна гэдгийг олж харсан учраас манай байгууллага анх удаа яг ийм хөтөлбөр зохион байгуулахаар бэлдээд одоо удахгүй болох гэж байна. Тийм их гой санагдаж байна тий. Ер нь одоо яг энэ хөтөлбөрийн хугацаанд ямар үйл ажиллагааны зохион байгуулагдах вэ? Тасаас хэлээ шүү дээ нөгөө ээж охин хоорондоо илүү ойлголцож ярилцах тэр цагийг бас гаргана гэж юм тий. Тийм тэгэхээр хичээлүүд ямар хичээлүүд бас заагдах вэ? Хөтөлбөрийн хувьд бас ямар хөтөлбөрүүдтэй вэ? За зарим хөтөлбөрүүд нь мэдээж нууц. За биш хөтөлбөрүүдээс хуваалцмаар байна. Тэгээд сайн нөгөө энэ хөтөлбөрийн яг зорилго нь юу вэ гэхээр те энд цаг зарцуулах гэсэн те мөн ингэснээр ээж охин хоёрын хоорондын нөгөө харилцааг нэг шатаар те сайнаар дээшээ одоо хөгжүүлэх, дэвшүүлэх, ойртуулах те тийм зорилготой. Тэгээ мөн бас гэр бүл халуун дулаан уур амьсгалыг бий болгох гэсэн зорилготой хөтөлбөр байгаа. За тэгээ хөтөлбөр маань болохоор ерөнхийдөө энэ 5 дахь өдөр буюу те 6 сарын 30-ны орой бид нар яваад 7 сарын 1-ний орой ихээр байгаа. За тэгээ хөтөлбөрт маань юу байгаа вэ гэх юм бол яг онцлог зүйл гэх юм бол эхлээд 6 сарын 30-нд бид нар хааны гүнж гэсэн нэртэй учраас хаан тордны цэнгүүн гэдэг хааны ордны цэнгүүн гэсэн нэртэй оройн цэнгүүн байгаа. За тэр цэнгүүнд орохоос өмнө эхлээд мэдээж уран сайхны зураг авахулж байгаа ээжтэйг хамт урсгалтай гоё олон янзын нөгөө хэлбэрээр зураг авахулна. Тэгээд дараа нь улаан хивсний ёслолтой. Тэгээд оройн цэнгүүн маань эхэлнэ. Тэгээд оройн цэнгүүн дээр бас яг нууц биш задлах хэрэгтэй мэдээллүүд юу вэ гэхээр саксофон хөгжим үедээ амьд хөгжмөдөө бид нар юу байна оройн зоог барин мэдээж тэгээд амьд хөгжмөтөө ордны бүжиг хийн. Ээж охин хоёр хамтдаа гой бүжиглэж дурсамж үлдээнэ гэсэн. Тэгэхээр энэ болохоор нөгөө яг нөгөө оройнхын хөтөлбөрүүд байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ хөтөлбөр маань нөгөө ээжүүдэд хоёулаа гүнж учраас ээжүүдэд яаж гүнж байх вэ гэдэг талаар сургалтууд явна. Хүүхдүүдэд зориулсан насны онцлогчдод тохирсон яг хүүхдийн ойлгох хэлбэр те насны онцлогчдод тохирсон хүүхдэд зориулсан сургалтууд бас тусдаа явна. Тэгээд хамтдаа нийлэх цагууд бас байгаа. Тусдаа сурлах цагууд байгаа. Тэгээд маргааш оройнхын хөтөлбөрт нь юу байгаа вэ гэхээр 3 янзын лекц байгаа. Тэгээд мундаг шилдэг лекторууд байгаа. Тэгээд гүнжин жор гэсэн сэдв байгаа. Эрдэнэсийн сан байгаа. Тэгээд хааны өв, хаан туцын хараа гэх зэрэг сэдвүүд байгаа. Тийм. Тэгэхээр та сая хэллээ шүү дээ нөгөө хааны ордны бүжиг шиг гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр өмсөх хувцсны хувьд бас их тийм өргөц байх уу тий. Тий, ерөнхийдөө нөгөө нэг хувцсны хувьд dress code гэж ярьдаг шүү дээ. Хувцсны кодтой. Тэгээд эхний орой болохоор даашинцтай мэдээж гүнжнэр ямар байдгүй тий. Октод нь ялангуяа бүр яг гүнж болж хувцалж ирэхийг бид нэр санал болгож уриалж байгаа. Яг тэр дурсамж үлдээж байгаа байхгүй. Яг дараад 10 жилийн дараа 20 жилийн дараа эргээ харахтаа бээжтэйгээ тий. Тийм гоё хааны ордны цэнгүүнд оролцож ирсэн. Тийм олон гүнжнэртэй танилцсан. Би тийм гоё зүйл сурсан гэдэг зүйлийг яг нэг дурсамж болгож үлдээхийг зорж байгаа. Та саяас 6 сарын 30-ны орой бид нар хотоос гараад гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр яг хаана болох вэ? За би тэд маань амралтын газар сонгох гэж бас нэлээд юм болсон. Тэгээд яг хөтөлбөрөө утга учиртай яг энэ чигээр ингээ байлгах юм тулд ихэд амралтын газар хайсан. Тэгээд хүмүүс гадаас ойр нар халуун их шарж ийн тий. Ингээд тийм нэг очих байгаа гүнжнэрийнхээ ая тухыг бодоод бид нар 4 давхар одоо зочид бодлын өрөөнүүдтэй Celebrity Resort гэдэг хотоос ойрхон 18 км яг ажил тараад очиход боломжтой тийм газрыг ер нь судлаад сонгосон. За
За тэгэхээр ээж охины болцоо буюу ээж охин хоорондоо ярилцаа суугаас гадна бас ээжүүд тусдаа сургалтын суух нь байна. Охтуудаа сургалтын суух нь байна тий. Тэгэхээр ээжүүд манаас яг хувь хүний хөгжил талаасаа юу нэг ямар сургалтанд суух боломжтой юм бэ? За сая би нөгөө лекцүүдийн нэрийг хэлсэн байгаа тий. Тэгээ гүнжин жор гэдэг хичээл байгаа. Тэр хичээлийг маань болохоор Солонгосын Durano Mother School ээжийн сургууль. Тий, ээжийн сургууль гэж ярьдаг тийм ээ. Ээжийн сэргэл төрийн бас байгууллагын тэргүүн. Тэгээ Батсүрэн лектор маань уншина. За дараагийн лекц маань болохоор юу ба хааны өв гээд одоо хүүхдүүдэд юу өвлүүлэх хэрэгтэй вэ те одоо эд хөрөнгнөөс илүү юу өвлүүлэх ёстой вэ гэдэг талаар те лекц уншихаар Герман Монголын хамтарсан Алекс Фишер гээд академийн захирал тий академийн гэр бүл судлаач иш амар төвшин ирж лекторлох байгаа. Бүгдийг таних юм байна лекторууд. Тэгээ тэгэнгүүтээ дараа нь болохоор юу байгаа. Нөгөө хаан тулсын хараа Эрдэнэсийн сан буюу тий хаан тултай ээж хүн ямар зүйлийг авалж харсан байх ёстой. Эрдэнэсийн сан буюу тий нөгөө байгаа эд материал зөвхөн мөнгө биш энэ болохоор тий бид нар дүүрсэн цаг хугацаа юу гэдэг авьяаслаад хүүхдийнхээ боломж нөөц эдрийг хэрхэн нөгөө аривжуул сан хөмөргөө хэрхэн бид нар итгэмжтэй сайн яруу байж авч явах талаар лекц уншихаар бяцхан мэс олон улсын байгууллагын тэргүүн бас үндэсний гэр бүл хамгааллын тэргүүн оюун тоглох лектор маань биднэрт лекц унших байгаа. Шинэдээ хэлэхдээ таатай байна. Тэгэлгүй яах вэ те яг энэ чиглэлээр одоо мэрэгшсэн ийм лекторудаас ирэх нэ шүү дээ те. Тий яг үнэ. За тэгэхээр манай үзэгчид бас хүүхдийнхээ амралтыг үр бүтээлтэй өнгөрөөгөө за мөн амралтын өөрийнхөө амралтын өдрүүдийг бас үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсвэл ирээдүйн эхлэл төрөөс байгууллага зохион байгуулж байгаа хааны гүнж ээж охины боролцоонд оролцоорой гэж уриалж байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Баярлалаа. За ингээд лайт ньюс үргэлжилж байна.